Итали улс Европыг аврахаар шийдсэн. Итали улс ямар шийдвэр гаргасан бэ гэх юм бол Оросын хөрөнгийг тэр хулгайгийг дэмжих вэ гэж. За. Одоо хин нэмэгдэж байгаа юм бэ гэх юм бол Унгар байна, Словак байна. Удахгүй Польш нэмэгдэж магадгүй. Итали сайн нэмэгдлээ. Тэд нар бүгдээр юу эсэргүүцэж байгаа юм бэ гэх юм бол энэ Оросын хөрөнгийг хулгайж болохгүй. Францчууд Эммануэл Макрон бас нэлээд заваан тоглоом тоглож байгаа. Макрон юу мэдж байгаа юм бэ гэх юм бол шүүхтэр очно энэ хэрэг ялагдана. Тэгээ алдан хүү бүх юмтай торгуултайгаа энийг эргүүлэн төлөх цаг угаасаа ирнэ. За тэгээ Францчууд өөрөө юу хийж байгаа юм бэ гэх юм бол Франц улсад байгаа 18 тэрбум еврогийг хулгай хийхгүй гэсэн. Ямар мөнгийг хулгай хийж байгаа юм бэ гэх юм бол Бельги улсыг тий золиослох гэдэг байгаа. Бельги улсаар дамжуулаад могоо бариулах гэж байгаа. Герман улсаар могоо бариулах гэж байгаа. Гэхдээ Макрон өөрийнхөө улс дотор байгаа бүртгэлтэй мөнгийг авахгүй гинэ. За, Кая Калас мэдээж гоц ухаантай тий өдөр шүнгүү юуны төлөө зүтгэдэг юм бэ гэх юм бол Оросыг хуваах. Тий шүн зүүдэндээ бас юу зүүдэлт юм бэ гэх юм бол хуваагдсан, дампуурсан, бутарсан Оросыг мөрөдөж байгаа. Тэгээ зарим хүмүүс миний контентын доор хамгийн гол Facebook дээр юу бичиж байгаа юм бэ гэх юм бол Орос бутрах юм бол биднэрт ашигтай шүү гэж байгаа. За залуучуудаа тий эмэгтэйчүүдээ тарих муутай хүмүүсээ Орос бутарчих юм бол Power of Siberia pipeline монголоор дамжихгүй. Орос бутарчих юм бол дараагийн оролдох улс хэн байх магадaltaй юм бэ гэх юм бол юу вэ? Монголыг оролдоод эхэлнэ. Сибирийг оролдоод эхэлнэ, Бурятуудыг оролдоод эхэлнэ. Тэгээ магадгүй Станы орнуудыг оролдоод эхэлнэ, Казахстан гих мэт шин улам томрол явчихна. Тийм учраас юу болох ёстой юм бэ гэх юм бол энэ улсуудыг задалдаг, тэгээ энэ колоничлдаг, тэ тусгаар тогтолыг хүндэлдэггүй хүмүүс бүтлгүүдэх ёстой. Хин фейлдэх ёстой юм бэ гэх юм бол энэ Кая Калас фейлдэх ёстой, Ursula von der Leyen фейлдэх ёстой, Friedrich Merz фейлдэх ёстой, Emmanuel Macron фейлдэх ёстой. Чех улсын ерөнхий сайд бас юу гэж хэлсэн бэ гэх юм бол дахиж 1 евро Украин руу явуулахгүй, Украины батлан даалт гаргахгүй, энэ хөрөнгийг хулгай хийхийг бид нэр дэмжихгүй. Манай Чех улсад нэг их сүртэй их Оросын мөнгө байхгүй л та. Тэрийг бид нэр бас хураагаад авахгүй. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Европын ард түмэн баг зэрэг ингээд баг багаар ингээд сэрж ах шиг байна. Тэ. Энэ пропагандагийн хүч нөлөө багасж байгаа юм байна. Яг вэ гэх юм бол Герман, Франц, Англи, Канада улсын иргэдүүдээс ингээ асуух юм бол заяа. Тэ. Хэн илүү хүчтэй шийдэмтгий юм бэ гэх юм бол 74% нь Дональд Трамп гэж байгаа. Friedrich Merz-ыг зүгээр Герман ард түмэн 26 гэж байгаа. Макрон 27. Францын ард түмэн. Штамер 31 харьцангуй өндөр оноо авсан байна. Тэгээд Францад Дональд Трамп 73, Англи 69. Ганцхан Канадад заяа. Канада иргэдүүдийн толгой угаагдсан хэврээ байх шиг байна. Тэ Justin Trudeau-гийн хийсэн үр дүн ерөөдөө нэлээд урт хугацааны нөлөөтэй байх шиг байна. Канадчууд юу бодож байгаа юм бэ гэх юм бол Mark Carney 60% илүү хүчтэй, Donald Trump сул 40%-аар. За тэгээ энэ утгагүй бас эргэчнэ харж байгаарай. За Оросууд юу хийсэн бэ гэх юм бол Москвагийн шүүх дээр Европын холбоог одоо өгсөн. Тэгээ энэ угаасаа шат дараалаар явна. Эхлээд улс дотроо дараа олон улсын арбитрийн шүүх дээр очно. За тэгээ хэнийг шүүхт өгж байгаа юм бэ гэх юм бол Бельги улсыг шүүхт өгөхгүй байгаа, Европын холбоог шүүхт өгөхгүй байгаа, Euroclear компанийг шүүхэд өгч байгаа. Окей. Euroclear тэгээ энийг угаасаа ялагдах нь тодорхой. Euroclear тэгээд дампуурна, татан бөөгдөн. Тэгээд Euroclear ялагдах юм бол 100 гаруй хэдэн тэрбум евро тэгээд долларыг эргүүлэн төлөх цаг ирэх юм бол энэ бол Бельги улсын эдийн засгийн 50%. 50%. Бельги улс өөрөө дампуурна гэсэн үг. За, тэгээ олон улсын санхүүгийн хөрөнгийн зах зээл дээр юу болох юм бэ гэх юм бол Бельги улсын засгийн газрын бонд шууд хог болно. Яг гэх юм бол 5, 6, магадгүй 10 жилийн дараа угаасаа шүүх дээр ялагдана, эргэн төлөх тушаал шийдвэр нь угаасаа гарна. Тэгээд тухайн өдөр Бельги улс дампуурна. Тэр ойлгомжтой. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ Цэнгүүнэд баярлалаа гэж хэлмээр байна. Бас Цэнгүүнэгийн орлого хэд хэд нугараал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ Цэнгүүнэ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ Цэнгүүнэ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай Цэнгүүнэ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөшүүл. Тэгээд Германы Берлиний сонин Berliner Zeitung бас нэг сонирхолтой нийтлэг гаргасан байна. Яагаад Европчууд ингэж зүтгэж байгаа юм бэ? Яагаад ингэж чичрээд байгаа юм бэ? За энэ бичсэн байгаа юм юу юм бэ гэх юм бол Europäische Union braucht Russen Geld, um alte Kredite zurückzuzahlen. Юу юм бэ гэх юм бол жилийн өмнө 2 жилийн өмнө гаргасан зээлийг за энэ дээр Европчууд өөрөө батлан даалтаа гаргасан. Энийг эргэн төлөхийн тулд Европ дотор мөнгө байхгүй, арт түмэн дэмжихгүй, намууд нь жоохон эсэргүүцэж байгаа. Тэгээд тэр өмнө гаргасан зээлийг эрүүлэн төлөхийн тулд шинэ мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг хаанаас авах гэдэг юм бэ гэх юм бол Оросын мөнгнөөсөө л явж байгаа. Хуулийн зүгээс зээлийг зээлээр төлөхийн Европчууд, Германчууд, Монгол улс дотор бас ерөөдөө хоригдсан байгаа. Энийг юу гэж нэрлэдэг юм бэ гэх юм бол Германа Schneeball систем. Ерөөдөө лойрын сүлжээ. Яг гэх юм бол эргэн төлөх боломжгүй. Юугаараа төлөх юм бэ гэх юм бол шинэ хөрөнгө оруулагчийн мөнгөөр хуучин гаргасан мөнгийг ерөөдөө төлнө. Тэгээ Украинд явуулсан бүх зээл, мөнгө, санхүүжил яг энэ зарчмаараа явна. Маш олон банкуд, улсууд ерөөдөө төсвөн тесэрнэ. За яа. Энэ зүгээр энэ одоо ярьж байгаа 100 хэдэн 200 тэрбум еврогийг ерөөсөө ярих хэрэггүй. Өмнө олгосон санхүүжил дээрээ бас яг адилхан гамшиг гарч ирнэ. За. Тэгээ одоохон юу хэрэгтэй юм бэ гэх юм бол 45 мянган евро эргүүлэн төлөх ёстой. Европчууд, Европын улс төрчид бас ингээ аягүй тэнэг юу бодсон бэ гэх юм бол энэ дайныг ялчин гэж бодсон. Оросуудаас мөнгөний хууль ёсны дагуу буцаагаад авах боломжтой гэж харсан. 45 тэрбум еврогийн санхүүжилт Украинд өгсөн. Одоо эргүүлэн төлөх нь өдөр нь ирсэн мөнгө нь байхгүй. Батлан даалт нь одоо хэцүүдэж байна. За энэ бүх юм ерөөхдөө айгу тодорхой. Тэгээд сонирхолтой юм одоо Германыг ярьж байгаа учраас Герман улсад CSU, CDU нам одоо Германы хамгийн том нам одоо ирэх барьж байгаа Friedrich Merz-ийн нам ерөөхдөө томоохон намынхаа хурлаа хийсэн. За тэгээ сонсцгоо. Ich komme gleich im Zusammenhang mit der Außen- und Sicherheitspolitik darauf noch einmal zu sprechen, aber liebe Freundinnen und Freunde, die Jahrzehnte der Pax Americana sind für uns in Europa. За туааршуудаа гişүүдүүдээ тийм олон улсын аюулгүй байдал, геополитикийг жоохон ярьцгаая. За тэгээ одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол олон 10 жил тогтвортой байсан Pax Americana Америкчуудын үүсгэсэн инх тайвны тогтолцоо байхгүй болсон. Und auch für uns in Deutschland weitestgehend vorbei. Тэгээ манай Герман дотроо ч ихсэн тэр дуусаа. Es gibt es nicht mehr so, тэр байхгүй болсон шүү. Wie wir sie kennengelernt haben. Und da hilft auch keine Nostalgie. Und ich wäre einer der Letzten, der sich dieser Nostalgie nicht gerne hingeben. Тэгээ ингээд дурсах ерөөсөө хэрэггүй. Энэ бол өнгөрсөн бороо. Би бол тийм дурсмаар л байна. Цаг хугацаа эргүүлмээр л байна. Гэхдээ тэр хутлаа бид нар бодит үнэтэй нүр тулах ёстой шүү гişүүд. Aber es nützt nichts. Es ist so. Die Amerikaner nehmen jetzt sehr, sehr hart ihre eigenen Interessen wahr. Америкчууд одоо юу хийжийнэ гэх юм бол маш хатуу шийдэмтгий өөрийнхөө ашиг сонирхлын дагуу үйлдэл алхмуудаа хийж байгаа. Und das kann doch keine andere Antwort bedeuten als die, dass wir eben jetzt auch unsere Interessen wahrnehmen. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол бид нар ч ихсэн өөрийнхөө ашиг сонирхлоо номер 1 тавих ёстой. Und liebe Freundinnen und Freunde, da sind wir doch Тэгээ хин аль гарч байгаа юм бэ гэх юм бол бөөмөд яг гэх юм бол CDU, CSU нам удахгүй байхгүй бол. gar nicht so schwach, da sind wir gar nicht so klein. Тэгээ бид нараас тийм сул биш шүү. Бид нараас тийм жижигхэн биш шүү. Бид нар хүчтэй шүү. Окей. Pax Americana бол хിവэрэ. За яа. Хിവэрэ. Pax Americana Америкийн инх тайв. Америкчууд инх тайвны араас зүтгэж байгаа.
Окей. Энэ дайныг дуусгах гэж байгаа. Шин засгийн газар саруул эрүүл ухаантай тийм ээ. Ашигын төлөө хамт 8 хий, хамт хөрөнгө олт хий, хамт ард түмнийхээ амьдралаа сайжруулъя. Дэлхийн 3 дугаар дайн руу бити ороосоо инх тайван тийм эхлэх ёстой. Пакс Американа хэвээрээ байгаа шүү. Европ дотор гэхдээ юу өөрчлөгдсөн бэ гэх юм бол зарим улс төрчнөр, удирдагч нар инх тайвныг хүсэхгүй байгаа. Би хүсэж байгаа юм бэ гэх юм бол дайн хүсэж байгаа. Тийм учраас Friedrich Merz ингэж гоншгонж байгаа. Гэхдээ Friedrich Merz-ийн тарих толгой энийг ойлгох чадваргүй юм байна. Тэ? Ойлгоно гэдэг чинь хариуцлага хүлээж авах гэсэн үг. Ойлгоно гэдэг чинь бурууга хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэгээ улс төрчнөр ерөөсөө энийг хийж чаддгүй. Өмнөх Joe Biden-ийн засгийн газар энийг бас чадаагүй. Яаж ерөөхдөө чаддгийм бэ гэх юм бол сонгуулаар шинэ сонгуул дээр ялсан хуучин нам эсвэл өрсөлдөгч нам юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол окей. Миний өмнөх ерөнхий сайд Bundeskanzler ерөнхийлөгч байсан хүний буруу. Эсвэл нөгөө намын буруу. Манай Монгол дээр зөндөө харагддаг тийм ач намын гэсэн, ардын намын гэсэн ингээл алдаагаа ингээд чихэл явдаг. Тиймэрхүү юм болсныхан дараа Герман дотор ерөнхийдөө шин салхи үлээнэ. Тэгээд Friedrich Merz-ийн бас нөгөө ярьж байгаа юм юу юм бэ гэх юм бол тэгээд бид нар хүчтэй бид нарыг өстой Герман хүчтэй биш ээ. За өөр юу хэлсэн бэ? Und deswegen war die Entscheidung richtig, genauso wie die Entscheidung richtig ist, dass wir jetzt das Wehrdienst... Nee. Тэгээд Америкчууд тийм өөрийнхөө ашиг сонирхлын араас нь явж гинэ гэсэн штэ. Тэгээд бид нар ч гэсэн өөрийнхөө ашиг сонирхлын араас нь явах хэвээр Германы ашиг сонирхлын араас нь юусэн явахгүй байгаа. Эрчим хүчнийхээ өртгөө бууруулахгүй байгаа. Тийм цагаачтуудаа хүүгээ гаргахгүй байгаа. Европын холбооны эрх мэдлийг багасгахгүй байгаа. Өөрийнхөө тусгаар тогтнолыг ерөнхийдөө гიშгээл золиослол явж байгаа. Тэгээ хэний төлөө Friedrich Merz зүтгэж байгаа юм бэ гэх юм бол Украины төлөө тэмцэж байгаа. За. Und deswegen war die Entscheidung richtig, genauso wie die Entscheidung richtig ist, dass wir jetzt das Wehrdienstgesetz geändert haben und zunächst auf der Basis der Freiwilligkeit versuchen, den notwendigen Aufwuchs für unsere Streitkräfte wieder. За Friedrich Merz-ийн нам саяхан ямар хуулийн өөрчлөлт хийсэн бэ гэх юм бол цэргийн албан хаагчийн хуулийг өөрчилсөн. Одоо сайн дураараа цэргүүдийн тоогийг нэмэх гэж үзэж байгаа. Тэ? Тэр хуулийн өөрчлөлтөө хийсэн. За өөр юу хийх гэж байгаа юм бэ? Zu erzielen. Auch das ist keine ganz einfache Entscheidung. Und manch einer von uns, mich eingeschlossen, hätte vielleicht weitergehende Entscheidungen. Тэгээд тэр шийдвэр гаргах, тэр хуулийг гаргах тийм амархан биш байсан. Гэхдээ ингээд одоо бодоход тий тэр хууль хангалтгүй байсан биш үү? Хүрээгээ илүү томруулах хэрэгтэй байсан биш үү? Gewünscht. Aber genau die behalten wir uns auch vor. Тэгээд бид нэр бэлтгэл ажиллаа хийж байгаа. Wenn es nicht gelingt, die Zahl der Soldatinnen und Soldaten so schnell aufwachsen zu lassen, wie wir sie brauchen. Бид нар сайн дураараа цэргийн албаны тоогоо хангалттай өсгөж чадахгүй юм бол нэмэл арга хэмжээ авна. Dann müssen wir noch in dieser Wahlperiode über verpflichtende Elemente eines Wehrdienstes jedenfalls für junge Männer sprechen. Тэгээ энэ ирэх барьж байгаа хугацаанд 3 жил үлдсэн байгаа. Бид нэр юу хийх ёстой юм бэ гэх юм бол сайн дураараа биш тий алжуулаад хүчээр цэргийг татах арга хэмжээ авах ёстой гэж магадгүй. Тэгээ болоо юу? Үгүй. Frauen können wir noch nicht einbeziehen. Эмэгтэйчүүдийг одоохондоо бид нар татах боломжгүй. Weil das Grundgesetz das nicht hergibt. Тэгээ манай үндсэн хууль энийг зөвшөөрөхгүй байгаа. Ich würde auch das anders gerne sehen. Тэрийг би ч гэсэн өөрчмөр. За, одоо нөгөө либерал эмэгтэйчүүд, либерал эрэгтэйчүүд цэрийн үгийг сонгосон. Тэ? Ёс суртахууны хувьд бол зүү харагдах гэдэг жүжиг тоглолдог. AfD намыг сонгож болохгүй. Тэд нэр дэндүү экстрим гэсэн гарууд цэрэг татагтана. Тэгээд ер нь бол энэ дайны шийдвэр гаргадаг. Гэхдээ хизээч ерөнхийдөө дайн руу явдаггүй. Бүлэг хийм бэ гэх юм бол эмэгтэйчүүд цэргийн намыг нэлээд олон эмэгтэйчүүд сонгосон. Хамгийн гол нь залуу хүүхдүүд бас AfD намын эсрэг нэлээд хүчтэй зогссон. Тэр эмэгтэйчүүд одоо бас цэрэгт татагдаж магадгүй юм байна. Ich würde gerne ein verpflichtendes Gesellschaftsjahr in unserem Land verwirklichen. Би бол эрэгтэй эмэгтэй хоёулын албаар хүчээр цэрэгт татмаар байна гэж байна.
Liebe Freundinnen und Freunde, Тэгсэн ингээд цаанаа хүмүүс. Эмэгтэй хүнийг цэрэгт татнаа гэдэг чинь дараагийн сонгуулиар эмэгтэйчүүд та эдийг сонгох юм уу? Ха? Эрэгтэйчүүд татах юм уу? Төсөөл үзсэн. Манай хөрөл сүх юм уу? Манай одоо шинэ ардын намын дарга учрал тий. За guys, Оросыг дэмжих цаг болсон шүү. Тэгээд эрэгтэй хүн болон 35 нас хүртэл эрэгтэйчүүд удахгүй цэрэгт татнаа. Гэх юм бол дараагийн сонгуул дээр ардын нам яах вэ? Айгу easy. Тэ? Бүр ингээ эмэгтэйчүүдийг бас татнаа. Тэ? Хүүхдүүдээ гэртээ орих. Таадыг татнаа. Тэ? Ээж авгаа бити хар. Таадыг татнаа. Crazy. Мэдрэл муутай. dass es ein Angriffskrieg Russlands gegen die Ukraine ist. За энэ одоо болж байгаа дайн юу юм бэ гэх юм бол Оросууд Украин руу дайрч байгаа. Gegen Europa ist. Европ эсрэг. Und wenn die Ukraine fällt, dann hört er nicht auf. Тэгээд Украин ялагдах юм бол Путин зогсохгүй. Und genauso wenig wie 1938. Тэ 1938 онд бас юу болсон бэ? Одоо Гитлерийг ярьж байна заяа. Sudetenland нь Австрийн хэсэг ингээ булаагаад авцсан тэ. Das Sudetenland. Тэгээд Sudetenland Гитлер тэ зогсоогүй штэ. Nicht gereicht hat. Тэгээд дараа нь Польш руу орсон гэх мэт чи одоо яг Путинийг Гитлертэй харьцуулж байна тэ. Putin hört nicht auf. Путин бол зогсохгүй. Und wer heute noch glaubt, dass er damit genug hat, der soll bitte die Strategien, die Papiere, die Reden. Тэгээд түрүү нөгөө Pax Americana Америкийн их тайвныг ярьсан шүү дээ тий. Путин тэгээд Европыг эзлээд яг яах юм тий. Магадгүй мигрантуудыг хөөгө гаргач магадгүй. Гэхдээ Германыг эзэлж ямар хэрэг байсан юм? Францыг эзэлж Англиг эзэлж ямар хэрэг байсан юм? Тэ? Баахан иргэдийн дайн болох гэж байгаа улсууд. Тэгэхээр Герман улс, Франц улс тийм ээ. Тэнд юу хийх юм? Эзлснийхэн дараа тэдний тэтгэврийг төлөх юм уу? Яг гэх юм бол банк санхүүгийн салбарыг аврах юм уу? Яг гэх юм бол Германаас авах юм байхгүй, газрын баялаг байхгүй шүү дээ. Германд юу байгаа юм бэ гэх юм бол үйлдвэрлэл байсан. Тэр одоо алга болсон. Францаас ерөнхийдөө авах юм юу байгаа юм бэ? Газрын баялаг юу ч байхгүй. Францд юу байгаа юм? Юу ч байхгүй. За яг жоохон тансаг хэрэглээ LVMH, Louis Vuitton гэх мэт чинь байгаа. Paris hot одоо бараг Африк болцсон байгаа шүү дээ. Und dann gilt es, liebe Freundinnen und Freunde, die Wettbewerbsfähigkeit unserer Volkswirtschaft wiederherzustellen. За хэдүүл яах ёстой юм бэ гэх юм бол манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг буцаагаад сэргээх ёстой. Татварыг буулгах ёстой. Өөр улсыг санхүүжүүлэх хэрэггүй. Эрчим хүчний болгоод өөрчлөнө. Хоёр газан хоолойгоо нээх ёстой. Цахилгааны өртгөө бууруулах хэрэгтэй. Тэгэхээр амар funny юм заяа. Амар funny юм. Германы хамгийн том химийн бодис үйлдвэрлэдэг BASF компани заяа. Хэдэн зуун мянган хүмүүсийг ажилуулдаг. Герман даяар үйлдвэрүүдээ хааж байгаа. Тэгээ амар funny юм юу юм бэ гэх юм бол тэр үйлдвэрүүдээ зүгээр орхихгүй байгаа заяа. Шинээр барьж байгаа. Хаана барьж байгаа юм бэ гэх юм бол Хятад дотор барьж байгаа. За тэгээ Хятадын яг хаана юм бэ гэх юм бол яг тэр Хятадын Оросын газын хоолойны дэргэд. Мэдрэл мод байгаа зү. Яг гэх юм бол химийн бодисыг үйлдвэрлэхийн тулд эрчим хүч хэрэгтэй. Халаан, хүргэн, задлан, хими реакц тэр юу юм бэ гэх юм бол зүгээр энерги хэрэгтэй байхгүй юу? Окей. Химийн бодис үйлдвэрлэх юм бол дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадах үс хэмжээндээ юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хямдхан эрчим хүч хэрэгтэй. Тэгээд Германы компаниуд өмнө Европ дотор бараг дэлхийн хамгийн хямдхан эрчим хүчний их үүсвэрийн хажууд үйлдвэрүүдэд барьж байсан. Тэд нар одоо ерөөхдөө өрсөлдөх чадваргүй болж байгаа учраас тэднийг татан буулгах байгаа. Хаашаа нүүлгэж байгаа юм бэ гэх юм бол дэлхийн хамгийн хямдхан эрчим хүчтэй газар руу яаж байгаа. Бортооны компаниуд бас яг адилхан. Wir verloren haben. Гэхдээ одоо Friedrich Merz стратеги яг юу юм бэ? Би сонсмоор байна, тэ? Die in vielen Bereichen nicht mehr vorhanden ist. Ja. Тэгээ бид нарыг өрсөлдөх чадвараа алдсан. Алга болсон. Es gibt ermutigende Zeichen. Es gibt Яг энэ тэнд нэг амжилттай хитэн жижиг компаниуд байна. junge Unternehmerinnen und Unternehmer, junge Unternehmen. Es gibt das ein oder andere durchaus erfolgversprechende Modell. Энэ тэнд нэг жижигхэн залуу бизнесмэнүүд нэг амжилттай юм хийж байгаа байхгүй.
Тэ яг гэх юм бол Германы эдийн засаг тэр хууль зохицуул журам урмаараа ингээд ялцарсан, хөгшөрсөн эдийн засаг байхгүй юу? Дандаа тэр 2 дугаар дайны үеэр боссон компаниуд BASF, BMW, Mercedes-Benz гэх мэт шин Volkswagen Group бла 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 тэ ThyssenKrupp гэх мэт шин. Тэ дандаа нацистийн үеэр томорсон компаниуд одоо эдийн засаг ингээд барьж байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар бүгдээрээ динозаврууд. Тэгээд тэд нар ингээд амжилтын нууц нь юу байсан бэ гэх юм бол хямдхан эрчим хүч байсан байхгүй юу? Одоо тэр байхгүй. Unternehmen. Aber in der Summe reicht es nicht. Гэхдээ ингээд бүгдийг ингээд базаад үзэх юм бол хангалтгүй байна манай эдийн засаг. In der Summe fallen wir zurück. Бид нар ингээд ухарч байна. Und dieser Prozess hat sich in den letzten Jahren beschleunigt. Тэгээ өнгөрсөн хэдэн жилүүд тэр бүр ингээд хурдтай болсон. Энийг зөв харж байна. Friedrich Merz энийг зөв харж байна. Гэхдээ шалтгааныг оншилж чадахгүй байна. Insbesondere durch Ereignisse, die wir gar nicht in der eigenen Hand haben. Бидний нөлөөнөөс гадна тийм бидний алдаа биш пайплайнуудаа хаасан малаа. Zum Beispiel die Zollpolitik der Vereinigten Одоо хинлүү бургаж гэж байна гэх юм бол Donald Trump-ийн тариф бидний эдийн засгийг бод үгүй. Staaten von Amerika, die wir uns anders wünschen würden. Яг хоо ихэвч юмудаа буруу оншилж байна. Алдаануудаа өөр тийшээ чигч байна тий. За тэгээд өмнө хэлж ирсэн заяа. Жилийн өмнө ч хэлж ирсэн. Одоо маш олон Англи, Франц, Герман, Швед, Итали өндөр мэрэгчлэлтэй потенциалтай супер. Одоо Европ юугаар дүрцэн байгаа юм бэ гэх юм бол тэр Африк мигрантуудыг хасчлаа гэж бодъё л та. Европт юу байгаа юм бэ гэх юм бол 2-3 хэлээр ярьж чаддаг. Инженер супер инженерүүд байгаа байхгүй юу? Тэгээ нэг амар фан юм заяа. Барууны эдийн засгууд, Америкийн эдийн засгууд, Советийн холбоо задарсныхаа дараа бас яаж цөм хийсэн бэ гэх юм бол Совет холбооноос заяа. Асар олон супер боловсралтай шинжлэх ухааны хүмүүс, инженерууд, Америк, Герман, Англи, Франц руу яваад тэр эдийн засгуудаа хөгжүүлсэн. Окей? Яг гэх мэт тэр Совет холбоо эдийн засгийн суурь нь ялцарсан байсан байхгүй юу? Тийм учраас дампуурсан шүү дээ. Одоо Европт яг адилхан тоглоом болж байгаа заяа. Окей? Европ, Герман дотор маш өндөр боловсралтай программистууд, инженер бүх хүмүүс байгаа заяа. Тэгэхэд more and more Germans emigrate. Experts warn of consequences for economy and social systems. Улам олон Герман хүмүүс улсаа орхио явж байгаа. Экспертүүд юу анхааруулж байна гэх юм бол манай эдийн засаг, манай нийгмийн системд муугар нөлөөлнө гэж байна. Манай хоёр Герман найз сая хаашаа нүүсэн бэ гэх юм бол Дубайд нүүсэн. Тэ? Хоёулаа ерөөхдөө PhD-тэй, докторийн зэрэг инженер. Нэг им тэ нөгөөх нь санхүү. Тэгээд Герман, Англи, Франц юугаараа дүүрсэн байдаг байсан бэ гэх юм бол 1990-ад оны үеэр 2000 оны үеэр заяа. Польш хүмүүсээр дүүрсэн байсан. Тэд нар юу гэдэг байсан бэ гэх юм бол нөгөө германчуудын хиймэргүй байгаа ажилтнууд гэдэг байсан. Машины засварын газар, цэвэрлэгээ, үйлчлэгээ, тээвэр, логистик гэх мэтчлээ. Одоо фаны юм юу юм бэ гэх юм бол Польшууд Герман, Англи, Францаас хаашаа нүүж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө Польш руугаа нүүж байгаа. Яг гэх юм бол Герман, Франц, Англи юугаар дүүрсэн бэ гэх юм бол Африк дуракуудаар дүүрсэн байгаа. Татвар нь амар өндөр, эдийн засгийн өсөлт нь байхгүй, ажлын байрууд нь байхгүй болж байгаа, цалин орлого өсөхгүй байгаа. Польш улс 5 жилийн дараа Герман улсаас баян болно. Харж байгаа. За. Тэгээд Angling the Telegraph одоо бүр юу хэлж байгаа гэх юм бол Western civilization can only be saved if the EU is abolished. Барууны цивилизац тэ ганцхан арга байгаа. Европын холбоог татан буулгах ёстой. Санал нийлж. Яг гэх юм бол энэ иймэрхүү аппаратчик заяа цүнх баригч намын бууны нохоонууд ингээд дэшээ явсаар агаад ерөөхдөө улсыг сүрүүлчихдэг байхгүй. Тэ. Би ингээд яг санаж 2003 онд германчуудыг тэ Америкчууд хаашаа татах гэж оруулах гэж үзсэн бэ гэх юм бол Иракийн дайн руу. Тэ. Францууд окей гэсэн. Английн Тони Блэр шууд тэ дайрья гэсэн. Харин Германы Бундесканцлер Герхард Шрёдер юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нар наад Ирак руу орохгүй наа чин тэ нүүбийн зөвшөөрөл байхгүй маань хууль бус тэ 2003 оны 2 сарын 13-нд тэ Шрёдер defense stance on Iraq тэ би цэргүүдийг Афганистан гих мэт шин оруулахгүй.
Дараа нь инх тайвныг ингээд дэмжихийн тулд нэг цөөн хэдэн цэрэг явуулсан. За өмнө 1950-60-аад онд заа юу Шарл де Голл юу хийсэн бэ гэх юм бол те Францыг төлөөлөл нэлээд зарчимж шийдэмт хийх хүн байсан байхгүй юу. Тэгээ Шарл де Голл ямар шийдвэр гаргасан бэ гэх юм бол хуучин Францын колони Алжир улс, Алжириа. Тэрнээс баахан цагаачлууд ингээ Франц руу урсаад эхэлсэн чинь Шарл де Голл юу хийсэн бэ гэх юм бол эдгээр Франц хүмүүс биш ээ. Бид нэр Африк хүмүүс. Францаар байх ёстой. Vive la France, тэ? Франц мантхва. Тийм учраас Алжир хүмүүсийг оруулж ирэхгүй. Тэгээ ингээ игсний дараа нөгөө хатуу үед хүчтэй болсон улс төрчин алга болсныхаа дараа тэ аз жаргалтай үеэр тэр либерал тэ цагаачтуудыг ингээд саяар нь оруулаад ирдэг хүмүүсийг яасан. Тэгээ ингээд Европ яагаад дэлхийн 2 дугаар дайны дараа маш хурдтай ингээд дээш явсан бэ гэх юм бол жишээлбэл заяа. Тэ Германы Helmut Schmidt тэ Friedrich Erhard тэ Willy Brandt, Helmut Kohl жоохон мя болоод ирсэн. Тэд нар юу хийсэн бэ гэх юм бол окей. Бид нар үйлдвэрлэх ёстой. Тэ манай эдийн засаг хөгжих ёстой. Биднэрт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол манай Германд газрын баялаг ерөөсөө байхгүй. Эрчим хүч ерөөсөө байхгүй. За тэгээ биднэрт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол окей. Америкчууд биднэрт туслаарай. Тэ Америкчууд манай улсад цөмийн станц барья. Тэгээ германчууд тэ маш олон цөмийн атомын станц барьсан. Эрчим хүчний өртөг буурсан. За тэгээд Германы Бундесканцлер бас нэмээд ямар шийдвэр гаргасан бэ гэх юм окей. За энэ атомын цэглэгаан станц бол окей. Гэхдээ бас нэмээд юм хэрэгтэй юм байна. Тэ халаалтан дээр тэ гих мэтчлээ. Тэгээ бид нарт одоо юу хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ хямдхан бордоо хэрэгтэй юм байна. Хямдхан хөнгөн цагаан хэрэгтэй юм байна. Хямдхан ган хэрэгтэй юм байна. Хямдхан эрчим хүч хэрэгтэй юм байна. Тийм учраас дэлхийд хамгийн хямдхан тийм эрчим хүч гих мэт чинь түүхий таанаас гардаг юм бэ гэх юм бол Оросоос гардаг. Тэгээ энийг бид нэр Оросоос худалдаж авнаа. Америкчуудаас нэг сүртэй зөвшөөрөл авав. Энэ бол бид нэр авнаа гэсэн. Тэгээд эцсийн эцтэй Америкчууд за ав гэсэн. Энэс хойш ерөөхдөө 1960 оноос хойш Германы эдийн засаг тэр Германы сургуулиуд дээр яаж заадаг юм бэ гэх юм бол Deutsches Wirtschaftswunder гэдэг багхгүй юу. Тэ энэ Willy Brandt, Friedrich Erhardийн үеэр тэ Германы эд шидтэй эдийн засгийн үе гэж нэрлэдэг багхгүй юу. Тэгээ улсаа төлөөлдөг байсан. Тэ дайсангасаа. Окей. Дайсангасаа ашигтай болохоор манай ард түмэнд хэрэгтэй болохоор бид нэр газ нефтийг худалдаж авъя. Тийм шийдвэр гардаг байсан. Одоо тийм байхгүй. Одоо эдгээр буцаага Disneyland дотор ингээд тархиа ялзруулсан байгаа. Тэгэхээр Friedrich Merz хурдан шиг зайлаасаа зайлагдана.